Манай гол дүр Яно тэр өдөр болгон сургууль дээрээ өөрөө шарахтай ирдэг. Энэ бол манай эмэгтэй гол дүр Кёко, ангийн дарга. Тэрэнд Яногийн энэ байдал их л сонин санагдана. Дээрлэх үлдэг бол яана? Гэр бүлийн хүчирхийл дөртөгчж магадгүй гэж удаад нэг өдөр араас нь дагаж явахаар болвоо. Тэгтэл Яно тав алхаад л үдээс нь таливчин. Босготоо толгоогоо зөхөд шалбаагийн дээр гიშгээд шонгийн мод мөргөж болгоомжил гисэн самбрыг хүртэл очиод мөргөчнөө. Бүтггүй. Кёког буцаж явахт нь Яно ордоос нь гараад ирдیں۔ Гүй яаж вэ? Чи чинь харж яваа үсттэй. Харин ардаас хүн дагаад байгаа юм шиг санагдаад хүрээд ирлээ гэж авсан. Кёко сандарч намайг уучлаарай. Харин чамайг өдөр өр гэмтцэн ирдэг болохоор л дагаад ирчихлээ. Тийм үү? Чи сайхан сэтгэлтэй юм аа. Гэхдээ би зүгээр л азгүй. Цагийг чинь өрсөн дуучлаарай. Маргааш уулзъя гин. Сайхан сэтгэлтэй гэж хэлүүлсэн Кёко бүр гайхаж орхиноо. Маргааш нь Яно толгосон хуруугаа дахиж гэмтээгээд ясан зурчиж тэгснэ. Солгон юм чин зүгээр гэжээ шүү. Кёко чи ч тайван юм аа. Чи юу н ханаад тус тийм үү гэсэн. Гүү штэ би их гэмтдэгч огт танаад хүрдэггүй гэхийн зургуу тухнаас нь цус гоожин. Эрэхтэй самбар мөрөгчөж. Сэлгчийн өрөөрөө явахт нь хоёр хүүхэд ирж Яно шууд л Кёког татаж хамгаалдаг. Тэгээд би тэрлэгийн бэртэж гэмтдэг болохоор эндээ тасчихсан. Гэхдээ миний азгуудлаас бол чихэн нэгэн гэмтээсэй гэж хүсэхгүй байна. Надад санаа тавьсан баярлаа. Надаас хол байсан нь дээр гэдэг. Харин Кёкогийн санаа зовхоо байлсангүй. Харин ч бодон дурлна гэдэг шиг л юм боллоо. Найз нь ч Кёког явуулж чи Янод сайн болсон юм биш үү гэсэн биш маргааш нь хичээд Яног харахаар л гэрэлтэж харагдаад Кёко Янод сайн болчихжээ. Амар нас. Дараагийн өдөр нь Яно ирсэнгүү. Тэрний дараагийн өдөр бас дараагийн өдөр нь ч ирсэнгүү. Кёкогийн санаа зовсон ч утасны дугаар нь байдаггүй. Тэгээд багш нарын өрөөнд орохдоо Яно зүгээр үү? Арай ачааны машинд тийм юм болгоч гэжтэй гэж ахын сонсдог. Яно үгүй хэлгүүдээ гээл имлэг тэртэл юу хийж байгаа гэд Яно бэжидин. Манай ачааны машин мөргүүлээгүй зүгээр мөргүүлэхийн алдаад зүгтхтаа хашаа мөргцэн байвал яах вэ? Кёкогийн санаа амарч Яно нөгөө л нэг гимтсэн хороогаа дахиад гимтэцэн байваа. Ямар ч тач маргаашнаас нь Яно буцаад хичээл дээр ч эхэллээ. Энэ удаад Яно эвгүй унтаад хүзүүн гоётад иржээ. Хажуу тийшээ харж чадахгүй юм гин. Манай хоёр дотн олж байгаа ч Яногийн хувьд Кёко бол их яртаг хажууд нь суудаг ангийнх нь хүүхэд гэж Кёко бодно. Тиймээс нь эвгүй ханыг эвдэхийн тулд төлөвлөгөө гаргандаа. Янотай найзлах төлөвлөгөө, амттай жигнэмэг хийх, нүдэн дээр нь нийдэд гоё ахта гих үед нь Янод өгөх. Гэд мангар дэдгэр сууж идэл бүх жигнэмгийн ангийнхаа өлийн өмнөд идээд тусгачин. Кёко, мангар гоё жигнэмэг биш дээ. Би өөр 2 утыг идчихлээ. Тийм үү, баярлаа. Янотай найзлах төлөвлөгөө 2. Яно, би номоо мартчих, хамт сууя. Гэтэл ширээгээ зөөхтөө гараа хавччихна. Дараа нь хөлн дээрээ ном унгааж, халтарч, толгоондоо балзоож, Кёко бүрэн ялагдал хүлээлээ. Гуниглаад сууж яхад нь Яно ирдэг. Кёко уушлалгүйхээр араас нь таттал хамаг товчин тас татж архиваа. Яна, өнөөдөр надаас болж их завлаа. Хувцсыг ч нүртэл ураад тахтай явахтэй. Балайн гэсэн чинь Яно өнөөдөр барьж тийсэнгүү. Гэтэл Яногийн хурууг нэг л ив хавгүй боочиж, сувлэгч явахгүй багш нь боож өгжээ. Тэгсэн Кёко, юу гэж өнөөдрөөс эхэлж би чамайг эмчилж өгье. Надад ийм яаралтай тусламжийн хайрцаг байгаа. Бас би чамтай илүү дотн найзалмаар байна. Азгуудлыг чинь арилгаж чадахгүй ч хийхийг хүсдэг зүйл авил би чамд бүх чадлаараа туслая. Гээ дотроо бараа сэтгэлээ илчилж үү гэж бодно. Хариуд нь Яно. Тэгвэл баярлаа. Миний хүсэж байгаа зүйл гэвэл энгийн ахлах сургуулийн амьдрал. Тэгвэл тгий энгийн ахлах сургуулийн амьдрал. Энэ бол азгуудлыг соронц мэд татдаг Яно болон түүнд энгийн амьдрал үзүүлэхийг амласан Кёко хоёрын тухай түүх. Гэсэн боловч энгийн ахлах сургуулийн амьдрал гэж юу вэ? Дараа өдөр нь Яно цэцэг цэврээ болцсон ороод ирлээ. Замдаа цэцэгтэй хүнтэй мөргөлчиж. Тэгээд Кёкод хүсчээвэл чамд өгье гэсэн Кёко амар хүсэж гин гээл авлаа. Гэтэл Яно мань тав алхаад л бүдрээд унчин. Унахт нь навчирсан хоол нь байхгүй. Яно өдөх хүртэл ганц ч удаа өдрийн хоолоо зүгээр идэж байгаагүй гин. Энийг сонссон Кёко эн чинь харин боломж юм шүү. Энгийн ахлах сургуулийн амьдрал төлөвлөгөө 1. Янод өдрийн хоолыг зүгээр идүүлэх. Яногийн хоол иддэг газар нь гэрэл частаггүй мохрын шат. Үлэн шарыг Танака тайрмал үстийг Мэй гэдэг. Гэрэл астаггүй юм болохоор утасныхаа гэрлийг асаана. Гэтэл орчин нь бүрдээ даймшигын юм ярихаар боллоо. Танака санаандгүй хогинсаа өчглөөд өнөөх нь Яногийн дээр унждаг. Дараа өдөр нь сургуулийн арын хашаанд пикник хийхээр болно. Яно хоолоо идэхдээ хааш брауна хамгийн сүүл үлдээчиж эндээ хамгийн дуртай мэл да. Даанч нүд өрмөц зурт хар хэрэг өнөөх нь болоочдаг. Дараа өдөр нь юм нурж, тэрний дараа өдөр бөмбөн цохилж, үүний дараа хааш брауна аимшигын боллоо төлөгдсөн байлаа. Яно тайвнаар одоо балидо надтай хамт байвал та нар хүртэл хоолоо 50 идэж чадахгүй. Зүгээр болохоор би маргаашнаас ганцаараа хооллоё гэдэг. Энийг сонссон Кёко би чанд маргааш хоол хийж авчирна. Чи хамт идэхгүй бол хайран бидтэй гэдیں۔ Маргааш нь Яногийн хоол иддэг мохрын гэрлийг нь сөлүүлж хамгийн гол нь Кёко янзын гой хоол хийж авчирчээ. Үлэн шарыг идэгчээ шүү. Мэй холдуулж Яно Кёкогийн хоолыг идлээ. Амт гэж янзын. Үлэн Танака Мэй хоёр ч амсдаг. Даанч өнөөх нь амттай маа гэх гэж байгаад Мэйд загнуулж хунахтай хавраалттай байсан зургийн хэрэгсэл нгаачдаг. Аимшигын зураг нэс ч очоод Яног оноод нам.
Гэтэл Яна унахдаа хамгийн сүүлд хадгалж үлдсэн хаш браун хамгаалж чадсан байлаа. Ингэж л Алантай хэд хонсны эцэст Яна амжилттай хоолоо идэж чадсан юм. Social Stickman Монголын номер 1 social media marketing платформ. Facebook, Instagram, TikTok гээд бүх сошиал дагагч лайк, үзэлтэй нэмэхэд хамгийн хялбар, хурдан, хямд үйлчилгээ аваарай. Нэг давшилтоор таны профайл өснө. Манай affiliate систем нэгдээд найзуудаа хүрээд тэдний зарцуулсан дүнгээс 3-аас 15% ашиг аваарай. Хурдан үйлчилгээ, 24/7 дэмжлэг, захиалга хянах бүгд нэг доор. Social Stickman. Grow smart, grow fast. Зургийн хичээл дээр хажуудах хүүхдэд зурж өгөхөр боллоо. Кёко бөөн баяр. Гэтэл Яно ягаад ч юм бэртэж зурж эхэлтэл зургийн тавцсан нураа тунчина. Ямар ч тач Кёко Яног харах бүрт зүрхэн догдолж хамгийн гоёороо зурж өгөхөр боллоо. Зурж дуусны дараа Кёко ичиж энийг хараад намайг өөртөө сайн гэдгийг мэдчихвэл Яна гэл харсан. Харин Яногийн зурсан зураг мангар хөөрхөн болжээ. Хоо чи Кёког ямар хөөрхөн зураа вэ гэсэн чинь яг харснаа л зурсан штэ гэдیں۔ Бас Янод Кёкогийн зурсан зураг мангар таалагддаг за. Дараа өдөр нь би тамир дээр Яна зүгээр зогсож байгаа л бөмбөг оногчин. Тэгээд энэ өдөр ангиараа дооч бол тоглохоор боллоо. Кёко Янотай нэг баг болмоор байсан чи яг эцэст нь эсрэг баг болчдөг. Хайж гаргачихгүй явда гэд харамсаж өгнө. Хин нэглэхээ шийдэхээр Кёкогийн багаас бейсбол тоглодог Хашиба. Харин манай багаас Яна өсөрхөр болно. Хүү зүгээр агаа өгчихгүй үсттэй гэд бүгд айгаастай. Гэтэл шүгэл дуурч өсрөх болтол Яна хөнгөн өсрээд бөмбөг авчина. Тоглоом эхэлтэл Яна оногдох бүртээ нүүрэндээ оногдоод нүүрэнд оногдвол тооцдгүй юм л та. Яна бөмбөг авч шидтэл мангар хүчтэй шидчихнэ. Кёко ямар лаг ингэж хараастай. Гэтэл нэг мэтгэд Яна Кёко хоёр хойлохнаа үлджээ. Кёко сандарч "Мачи" гэж шидсэн байхгүй. Янад нэг бол бултаад Кёко руу шидэх, аль эсвэл оногдоод хасагдах гэсэн хоёр сонголт байлаа. Яна санаатай санаандгүй юм шиг оногдож шажигддаг. Энийг Кёко гадарлаад "Чи санаатай оногдсон биз дээ?" Гэтэл Яна "Гүү" гин. Түүний энэ хариултнаас санаатай оногдсон гэдэг нь тодорхой байлаа. Кёко зэрэг гарган "Чи өнөөдөр үнэхээр дог байсан" гэсэн чинь "Тийм үү, баярлаа" гэвэл яах вэ? Ер нь бодоод байхад Кёко яаж ч хан тайсан Яно тогтоосоо хүрдэггүй. Зөрөөд ингэж байгаа юм бахта гэж бодоод хартал Яно гэсэн чинь шал өрхөн байлаа. Өнөөх нь тав алхаад шом өргөж, 10 алхаад шалбаагийн дээр гიშгчин. Кёко Янотай адилхан азгүй хүн бас байдгаа гэсэн чинь хашааны завсар ороод гатсан байдаг үсттэй. Гаргаад тавтлын нэг хурчин Яногийн аав нь үжээ. Кёко дотроо крашийнхаа гэрт нь байна гэж бодоод сандрна. Яна босхотоо хөлөө зөхиод эргэж явахдаа аавыгаа маа. Эднийх гэрийнхээ болон бүрийг зөөлөвчөөр хотчиж. Нэг шкаф дүүрэн шархны лент төрцөн за. Яногийн аав манай хүү чамд их төвгүүддэг бахта гэсэн чинь. Огт тийм байхгүй. Яно шудраг, зөөлөн сэтгэлтэй, харин ч бусад хүмүүс тусалдаг. Түүний энэ заа надад таалагддаг гэд хэлчихнэ. Тэгээд сандарч Яно руу хартал. Намайг яриад байгаа юм уу гэж авдیں۔ Манай энэ төмс Кёког ерөөсөө ойлгодоггүй. Тэгээд гарсан хойно нь Яногийн аав "Чи Янод сайн юм уу? Яно намайг дөөрөөсөн азгүй. Багасаа л найзгүй байсан болохоор хүнд таалагдах гэж юу болохыг мэдэхгүй байх. Хэрвээ ийм хүмүүс зүгээр гэвэл түүнийг цааш харж хандаарэ" гэж хэлдэг. Яно орж ирэхдээ тор дөрөн амттан аваад иржээ. Тэгээд үргэлж хамт байдагт баярлаа гэд бүгдийг нь Кёкод өглөө. Тэгсэн өнөө аимшигын зураг эднийд байждаг нас. Аавынхын зураг байсан юм байна. Маргааш нь Кёкод Яногоос "Би ажилд орсон. Хүсвэл ирээрэй" гэсэн зурус ирдэг. Яваад очтол чихрийн дэлгүүрт худалдаж хийж гин. Хамгийн сонин нь Яно энэ дэлгүүрт байхад ягаад ч юм азгүйтэл нь үйлчлдэггүй. Кёко Яно хоёр дотносоод тэрэнд нь Кёко баярлаа. Тэгсэн суудал солих өдөр иржээ. Суглаа явуулах гэтэл нэг охин өмнө нь Яно цонхон талд суугаад цонхоор зөгийн сөрөг орж ирж дайрсан. Тиймээс цонхон талд суулгаад дими гэж авдیں۔ Үлэн шар бас Яног гэрлэн дор суулгах нь аюултай. Унчиж магадгүй гэж ангаараа ярилцсны эцэст Яног яг голдон суулгахаар боллоо. Гэтэл үлэн шар нэмж Яног гимтэн гэж бодвол хамгийн хариуцлагатайгаар нь Кёког хажуудан суулгавал ямар вэ? Гэт Кёко бөөн баяр боллоо. Бейсбол тоглодог Хашиба ангийн туслах дарга юм байна л да. Тэгээд Кёкод "Би чамд сайн, чамайг Янод сайн гэдгийг мэднэ. Зүгээр чамд сайн гэдгийг хэлэхгүй л анхаарал төвлөрөхгүй байсан" гэдэг. Мань хүү эртнээс л Кёкотой ярилцаж адилхан гэдгээ мэдсэн байна. Бүр адилхан ундаан дуртай. Хоёулаа дүүтэй нэг өдөр бүр цамцсан адилхан бодог болоод иржээ. Хоёулаа адилхан ангийнхан групп чат нь албан яриагаар бичдэг. Өвгөн дотроо нууцхан крашлаад явжсэн ч Кёког Янод сайн гэдгийг мэдээд унтаж чадхаа болчиж. Оройн Хашиба харж явахдаа Яног харандаа. Ядчихт нь гэлгарууд хийж очоод талгаад нь үлдчих юм аа. Үгүй ийм хүнд Кёко сайн юм уу гэж бодон дагаад явна. Тэгсэн толгой дээр нь хайч унж тараад аргагүй тусалдаг. Яно хариу ярьж дэлгүүрээс авсан маружингаа өгнө. Хашиба дотроо крашийнхаа краштай маружи идэд суучих гэжтэй гэж бодон суулаа. Хүн байхгүй болохоор ч тэрүү тоглоомын талбай болохоор ч тэрүү цаанаасаа л тогломор санагдана. Тэгсэн Хашибад Яно нэг л дог харагдаад толдоггүй. Данч Яно барьц алдаад унцдаг. Хашиба Янод "Чи өстой лаг байлаа штэ" гэж хэлээ дотроо. Краш минь краш энгийн хэрнээ сайн хүн байна гэж боддог.
Маргааш нь Хашиба Яно хоёр мангар дотн мэндэлдэг. Краш нь өөрийг нь крашлтай хүн хоёр найзалсан байгаад Кёко бүр гайхаж хоцрондоо. Оройн Хашиба Янод би Кёкоцсан харин чи Кёког юу гэж боддог вэ гэсэн чинь нүүр нь улайж амаа дарснаа. Би Кёког найзаа гэж боддог. Гэхдээ дураараа тэгж бодож болох юм болов уу гэдیں۔ Энэ нөхөрч төмс юм аа. Маргааш нь Хашиба Кёкод хичээгээрээ Кёко гин. Уртаа боростэй нөхөн бол Изуми Кёкогоос хичээлбэн туслаач гэж гуйна. Кёко дотроо би хонд сурдаггүй штэ гэж бодсон ч за гээд зөвшөөрдөг. Кёкогийн дүн нь алтан дундаж харин Мэй дүнгээр 3-т жагсдаг. Тиймээс Мэйг илсүүлэхээр боллоо. Яно ангийн хаалгаар орж иртэл хаалттай байсан шүүгээ онгоож тэрнээс нь болоод хонд дүн аваарай гэсэн азийн сэхүүсэн тас. Тиймээс түүнийг ч илсүүлэхээр боллоо. Манай дөрөв дээр нэмэгдээд Танака иржээ. Харин Изуми өөр нэг онц сурдаг хүн дутсан. Гэтэл тэр нь Хашиба байлаа. Изуми Хашиба хоёр багын найзууд юм гин. Ингээд онц сурдаг муу сурдгаараа хоёр тал болцсон. Муу сурдаг талаас ганцхан Яно л ойлгож хичээлээ гэдэг нь. Харин сайн сурдаг талаас Кёко л ганцаар ойлгодоггүй. Тэгсэн Хашиба Кёкод хичээлийн зааж өгөөд нэг л татна байгаа дэшүү. Тэрийг нь харсан Яно нэг л сонирн болчихдаг. Ямар ч тач шалгалт дуусч муу сурдаг хэдмээ сайн өгсөн л гэж байна. Сайн өгснөө тэмдэглэж караоке орохоор боллоо. Кёко Далмар Яногийн хүслийг биелүүлэхээр бөөндөө гарч Мор Бургер гэдэг газар ордог. Яно өмнө нь ийм газар орж байгаагүй гин. Манай хэд ч мөнгө гуйлж 15 нагттай багц авна. Гуйлж авах, бургерийн газар орох, найзуудтайгаа хамт хооллох гэд бүгд Янод шин зүйлс байлаа. Яног гимчихвэ гэж Кёко Хашиба хоёр бүхэл зүйлсийг зааж өгнө. Гэтэл нөгөө хэд Кёко Хашиба хоёр яг аваачих вэ? Та хоёрыг тохирч ийн. Харин Яно хүүхдэн гэдэг Кёко шарчигсан хатуу төмсөн дуртай юм байна. Тэрийг мэдсэн Хашиба өөрийнхөө төмсийг өгдөг. Яно бас төмсөө өгтөл яах юм бэ чи гэд авдаггүй. Кёко дотроо анх удаа идэж байхад нь яаж авч болдیں۔ гэж бодсон ч Яно тэрийг ойлгосонгүй. Бас Хашиба Кёкогийн хацар дээр налцсан савсыг арчиж өгнө. Явах гэтэл Яно чи бас намайг хүүхэд гэж бодож гинүү гэж асууна. Даанч за юу ч гэд манай хэд караоке орлоо. Энэ хоёр Кёко Янотой юм ярих гэхээр л Яно буруу хараад өлегтэй юм ярьдаггүй. Кёко бүр гайхаж сэтгэлээ онгойтол янзын гойд болно. Бүгд ямар гойд болдیں гэж магтаал. Ямбгансан Яно хүртэл нүдэн орой дээрээ гарчиж. Кёко яг баярлах гэтэл буруу харснаа гараа тавьчваа. Кёко араас нь дагаж хайчж байгаа гэж асууна. Тэгсэн Яно зүгтаа дулдаггүй. Эргээд тартал. Чи надад дургу болцсон юм уу гэж ин. Яно юм хэлхийн зургу тас. Дахиад тас. Ямар ч тач Яно Кёкод би чамд хизээч дургу болохгүй гин. Яно өөрийгөө яагаад байгааг ойлгосонгүй. Тэгтэл үлэн шар Мэй хоёр би чиний нүд рүү харж чадахгүй байна. Яагаад юм бол чи намайг харж байна гэж бодоход ичиж өөрөө ч мэдлгүй инэчгдэг. Энийг хайр гэж мэдхүүд цаг хугацаа зогсчихсон. Гэт уулж идэв. Дараа өдөр нь Яно байдгаараа байсан ч Кёкод нэг л хөндий санагддаг. Кёко гайхаж яасан бол доо. Гэтэл Изуми Кёкогийн багдууд чи ямар лаг тоглолтын би лав ингэж тоглож чадахгүй байхаа гэд мангар амархан найраад хамт тоглолцдیں۔ Энийг нь харсан Мэй чи Изуми шиг байх юм уу гэдэг. Энэ оронд Хашиба дүүгийнхээ загсан шожо мангаг авах гэж зогсож байна. Тэгсэн Яно өлөн шар хоёртой таардаг. Бандсандаа бэршгээ авч өгөөд хүндэтгий хэлээрэй гин. Тэгтэл Яно чи өмнө нь Кёкод сайн гэж хэлсэн дээ. Хин нэгэнд сайн мэн гэж юу гэсэн үг юм гэж асууна. Хашиба хэсэг дуугаа зогсоод энийг уншаад үз гэд нөгөө шожо мангагаа өгдөг. Тэгээ дотроо хоёр ахлах ангийнхүү шожо манга уншаад суучих гэжтэй гэж бодон суулаа. Нэгд өдөр боллоо. Яногийн нүүр гэрэлтэж хүнээ шожо манганы бүх цувралаа уншаад тасчихжээ. Гэтэл өглөөний минь Яно юу хийж аа гэд Кёко ороод ирдیں۔ Үсээ боржайлгаад юбгээ богино олгоод Изуми шиг яриад байна. Зигой! Ойртод очсон биш зүрхэн догдолж чичиж үхэх нэ. Тэгсэн энэ Кёког хараад Хашибаас тогтолчих юм аа. Үргэлжлүүлэн Кёко янз бүрээр л Янотой ярина. Яно догдолж шожо манганаас уншсан юм а бодоод яг байна. Яг ингэсэн гэж бодно. Шожо мангагаа Хашибагаас зээлж авсан байдаг нас. Өвчөөл эртэл чи ирсэн үү гэд Кёко зогсож байна. Энэ л үед Янод Кёкогоос өөр зүйл харагдсангүй. Бүх зүйл алгуулж сэвшээ салхи хүлээх шиг санагдана. Дараагийн хичээл дээр Кёко номоо мартаад иржээ. Манай хоёр хамт судал хоёулаа хичээд гар нь хүртэл зочоод Яно гараа эсгэж чинь. Кёко Яног гараа өгчий гэд хуранд нь шархны лент наадаг. Гэтэл энэ үед Яно Кёко би чамд сайн гэд хэлчихдээ юм да. Yoshida-san. 好きです。 Оройн Кёко бодож Яно юм чинь хайртай гэдэг утгаар хэлээг байх. Гэсэн чинь дараа өдөр нь Яно нэг л өөрөө шүү. Нүүр нь гэрэлтэж, шохоо налчиж гээд толгойг нь хэлнэ. Кёко бүр шок. Удаачгүй ангийнх нь банд Хашибагаас чиний тайп юу юм? Гэтэл урт хар ус гэж шүү. Дараа нь Яногоос асуудал миний тайп уу? Кёко штэ гэдیں۔ Ангийнх нь хүүхдүүд хүү Яно Кёко тандраад байна гэд сүд. Яноч Кёко хамт оллоо гэснэмэ чид гэд хамгийн дуртай хааш браунаа өгнө. Үүнээс хойш Яно Кёкогоос харцаа салгаж чаддаггүй. Кёко миний нүүрэн дээр юм налчиж юу гэд асуудал. Гүү чи зүгээр хөөрхөн харагдаад гэж амнаа.
Кёко шокерсондоо хоолоо унгаж өнөөхийн Яно чадварлаг гихч нь барьж авдаг. Ангийнх нь хүүхдүүд шок. Кёко хэсэг гөлөд сууснаа Яног дагуулж өнөө мохор шатанд ирдэг. Өчигдөр хэлсэн би чамд сайн гэж юу гэсэн үг юм гэсэн чинь яг тэр утгаараа би чамтай хамт байхаараа жаргалтай болж хаяа ичиж хаяа сонин санагддаг. Өвчин юм байхтаа гэж утсан л доо. Гэхдээ хайр юм байна гэж мэдээд маш их баярлсан. Гэх үед Кёко өчигдөр чамайг тэгж хэлэхэд ч би маш их баярлсан. Би ч бас чамд сайн. Гэт манай хоёр сэтгэлээ илчилж ярихлаа. Би тамир дээр өндрийн хариалт хийхэр болжээ. Хүй, энэ Яно өгчгүй дээ гэд бүгд санаа зовно. Гэтэл Яно мангарлаг үсрээд авчдаг. Кёко дэг юм би ч гэсэн гой харайна гэсэн боловч чадсангүй. Тэгтэл Яно бүр өндөр садыг давна. Давх бүртээ гэмтээд өдөгч Кёкодлаг харагдахыг хүсжээ. Ангийнх нь хүүхдүүд та хоёр үерхэж байгаа мó гэсэн чинь үерхэл гэж юу юм гэдгийг төмс Яноч Кёко үерхмээр байна уу гэсэн чинь мэдээчтэй. Яагаад гэвэл гэт таг. Өрөн Кёко судалгаа хийж ер нь яагаад үерхдэг вүлээ гэж бодно. Хоёр дүүгөөсөө ч асууж үзлээ. Гэтэл баг дүүн би найзаагаа дагуулад ирээ. Тэр бол үерхлийн мастер гэвэ. Кёко жаргагүй ирэхэнд дүүгийнхээ найзаас яагаад үерхдэг юм гэсэн чинь үерхлийн мастер маань Шожа манганы улаан дагуу фэн байсан юм байна. Тэгээд юунд ч санаа зовхгүй тул үерхдэг. Мессеж өчгтээ юу гэх вэ гэж санаа зовхгүй. Хичээлгүй үедээ уулзмаар байсан ч уулзчихулна. Үерхчвэл бие барих шаардлагагүй гиндэ. Кёкоч багш минь гэж тэрвэрэд авлаа. Дараа өдөр нь Янод би үерхэх шалтгаанаа олсон. Бичмээр санагдсан үедээ мессеж өчөж уулзмаар санагдсан үедээ уулзмаар нь. Тиймээс надтай үерхээч гэд үерхийг асуулаа. Яноч би ч бас тэгж хүсэж байна гэд энэ хоёр мань үерхээр болвоо. Хашиба хайрж явахдаа Яног ганцаар байхыг нь олно. Яноч нь зургийн клубд байдаг юм биш үү? Хүмүүс цаад болохгүй гэсэндээ клубд ирэхээ болчих. Харин сүүлд Кёкогийн ачаар буцаад зураг зурдаг болжээ. Хашиба сонирхоод та хоёр үерхэж байгаа мó гэж асууна. Яноч тийм бит хоёр зөндөө мессеж ицсэн. Гэхдээ стикер явуулж үзээгүй ичээж чаддаггүй гэж авсан. Хашиба дотроо хичээгээрээ Кёко гэж бодсон юм. Дараа өдөр нь Кёко Яно хоёр хамт кино үзэхэр болжээ. Яно гэмтдгээсээ болоод огт кино театрт орж байгаагүй гин. Манай хоёр догдолж явсаар ямартай ч амжилттай суудалтаа сууж чадлаа. Гэхдээ Кёко нэг зүйлийг олох үед бүх зүйл хэтэрхий яриадсан байлаа. Энэ харанхуй орчинд Яно гэмтвэл туслах ямар ч боломжгүй. Яг гэж юм газар Яног дагуулж ирвэ гэж бодоод түүнийг хартал Яногийн нүд гэрэлтэж Кёко эцэст нь нэгэн тавширдаг. Кино дуустал Яно ац жаргалтай гэх чинь ямар гоё байснаа ярина. Харин энийг сонссон Кёко нулимсаа барьж тавьцсангүй гэж. Харихтаа Кёко энэ хоёулангийн анхны болцоо гэх гэж байгаад болчихно. Тэгтэл Яно энэ болцоо байсан уу? Болцоо байсан. Гэт манай хоёрын анхны болцоо ин өндөрлөлөө. Утгагүй Хашибагийн бейсболын тэмцээн болох нь багийнх нь хүн чи крашта би хоомрон хийвэл надтай болцоорой гэж хэлээч гэдیں۔ Хашиба дотроо ичмээр мэрхийн хин л тэгэд үжидیں гэсэн боловч би хоомрон хийвэл хамт кино үзье гэд Кёко хэлцдэг. Дараа өдөр нь тэмцээн эхэлж ангаараа дэмжгээр очино. Данч Хашибагийн баг ялагдаад хожихосоо өнгөрлөө. Харин сүүлийн бүчид Хашибагийн ээлж ирдэг. Кёко сандарч Хашиба хоомроо хийчихвэл яана. Гэхдээ дэмжихгүй болохгүй гэж манарч хичээгээрээ гэж өрлөнө. Энэ л үед Хашиба бөмбөгөө төс хийдлэн цохиж хоомроо хийж чадлаа. Дараа нь Хашиба намайг тийм юм хэлсэн дуучлаарай. Үерхэж байгаа юм чинь яаж өөр хүнтэй болцож болох билээ гэдэг. Зуны амралт алах нэ. Манай хэд бөөндө зуны баярт явахаар боллоо. Хашиба өлөн шарын араас Кёко Мэй Изуми 3 ирдэг. Гурлаа Юката өмсөд мангар хөрхөн болчих. Хашиба дотроо Кёко ямар хөрхөн болсон бэ гэж утсан ч хэлж чадсангүй. Гэтэл Яно ирснэ. Кёко чи өнөөдөр мангар хөрх харагдчихээн гэж хэлдэг. Хэсэг хугацааны дараа Кёко Хашибагаас Яно та хоёр хизээ дотн болцсон гэж асууна. Тэгтэл Хашиба бид хоёр тийм дотн илүү. Анх бид хоёр чинь цэцэрлэгт юм идээд хамт юм яриад нэг манган дуртай. Ер нь бодоод байсан бид хоёр чинь дотн байсан юм биш үү гэж авсан. Хашиба дотроо Яно ч миний хайрын өршөлтөгч. Тэгтэл би краштай хөөрхөн байна гэж хэлж чадсангүй. Одоо л хин гэдгийг харуулах цаг. Яно хин мэргэнэ үзье гэд хамт бодохоор боллоо. Хашиба ч аргагүй мэргэн юм аа. Намайг харуу гэд Кёко руу хартал. Яногийн нүд гэрэлтэж Яногоос өөр Хашибаг биширж байгаа хүн алга. Дараа нь олон хүмүүстэй зөрөхөд Яно золтой амурганд нь дагаад явцсангүй. Тиймээс алга болохгүй тул хөдөлсөж явахаар болвоо. Хашиба хөтөл гэд хөтлөн. Гэтэл нэг л эвгүй маа. Мэй чи найз өхнө юм байж хөтлөөч Кёко гэд манай хоёр хөдөлцгөр болдог. Тэгсэн Яногийн зүрх хүчтэй зөхөлж хөтлөх гэсэн чадсангүй. Дараа нь бөөндөө дэлгүр хэсч Кёко Мэй Изуми 3 гэрэлтдэг бүгд жална. Кёко багтаа авахыг хүсдэг байсан ч түүнрээ удаад авч чаддаггүй ээжээ. Үүний дараа Яно даарч шидтэл эргэж ирээд ухын ончин. Загас сурах гэсэн боловч гарлуун зогтчин. Шаар барихаар хагараад чигээр эдгээр нүүрэнд нь алдчихваа. Яно Кёко хоёрыг Хашиба дуугууг их чинь хараад зогсдог. Изуми түүнээс чи түүнд сайн хэврээ юм уу гэхэд Кёко бид хоёр хизэж хамтаж чадахгүй байх. Тэрийг мэдчихсэн ч би түүнийг хайрлахаа болохгүй байхаа гэдэг. Гэтэл удаачгүй Яно алга болжээ. Кёко сандарч гарнаас нь хөдлөхгүй явдаа гэсэн чинь Яно ирцэн байдیں۔ Тэгээд алгуурхан Кёкогийн урд очиад гараа хүчий гэд хороонд нь өнөө гэрэлтдэг бөгжийн зүж өгөндөө. Чам таалагдана гэж удаад авсан юм.
Бас алга болсон дуучлаарай. Гэтэл Хашибагийн шар хөдөлж чи ингэж ивэл би ч бас хэлнэ. Кёко, чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна гэж бодоод хөөе Кёко, янаа болцсон ашгүйдээ те гэж ас. Тэр өдөр буудсан солиот Хашибагийн нүдэнд чи ялагдлаа гэж байх шиг харагдсан юм. Зуны амралт дуусч хичээл эхэлжээ. Кёко янаад шархны лэнах гэтэл янаа болтойд нь алгасангүй. Зуны баяраас хойш Кёког бодохоор зүрхэн хүчтэй зохиолж сонирн байгаа гинэ. Тэгснэ. Дээр бүүндөө хичээл хийсэн санаж гинүү. Энэ удаад хойлохна хамт хий гэж шүү. Мэй, эцэст нь энэ өдөр ирээ юу? Бүр янаа санаачлагч гэжтэй. Гэт октоо дараа ярьж гин. Бүтэн санд Кёкогийн дуулцгаар болсон юм байна. Энэ хооронд янаа зураг зурч суун. Гэтэл зурсан зураг нь ягаад ч юм Кёко болсон байдیں۔ Хашиба юу болсныг мэдээд ууг нь хайрын өршөлтөгч миний байгаа штт гэж бодон манай гуравчаас хөвгүүдийн уулзалт хийлээ. Очтой бэлэг авчичаарэ. Бас гой ховц өмс. Үсээ анзлаад очил зүгээр гэж зөвлөнө. Уулзах өдрөө манай хоёр гойж гоодоо шал өөр болсон байлаа. Янаа Кёког харснаа зүрхэн өвдөд өглөө. Янаа бэлэг гэж бэлөө авчирчээ. Кёкоч хоол идсэн үү? Хоол хийж өгье гэд амраас хийж өгнө. Хоол нь янзын амттай болжээ. Янаа санаачлаг гарган юм наалтчиж гэд Кёкогийн амийг арчиж өгвөө. Хичээлээ хийж эхэлтэл Янаа нэг л мэтгэд бүгдийг хийгээд тосгочиж. Манай энэ Кёкодлаг харагдах гээд хичээлээ бэлдэж эхэлсэн юм байна. Тэрийн сонссон Кёко баярлаад би ч бас чиний төлөө хичээнэ гэсэн чинь Яногийн зүрх дэлбэрлээ. Кёко би гэсэн чинь дүүнэр нь ороод ирдэг. Янаа сандарч сайн байна уу? Бэлээ авчирсан. Бэлүү ид гэж ас. Гэтэл бэлүү идсэн ч юм ярьсан ч Янаад Кёконыг л хөөрхөн харагдаад болдоггүй. Манай хүн сандарч би явлаа гэд явахаар боллоо. Кёко түүнийг гаргаж өгөөд явахаас өмнө өнөөдөр маш гоё байлаа. Өдөржингөө миний зүрх тогтлоо гэдэг. Янаа зөөлнөр би ч бас тэгсэн. Гэт манай хоёрын нэг өдөр ин өндөрлөө. Яногийн төрсөн өдөр 9 сарын 13 хичээлдээ эртэл ширээн дээр намтны аваа босгочиж Янаа баярлаад анх удаал төрсөн өдөр тэмдэглэж байгаа юм гин. Тиймээс манай эд хязгаарч мартагдахааргүй төрсөн өдөр тэмдэглэж өгье гэж утна. Тэгээд Хашиба намтны аваанд чинь нэмч чадаагүй гэж эхлээд өгдیں۔ Аваа тартал ард нь цаасан дээр юм бичиж заасан газар нь яваад очтол багш руу оч гэсэн өөр нэг цаас байлаа. Багш руу очтол энийг зөөчих гэд өөр нэг харьцаг өгдөг. Өнөөх дээр нь бичсэн газар очвол өөр нэг завар байлаа. Ингэж явсаар томоо харьцаг тавьсан мухрын шатан дээр хүрээд ирнэ. Тэгтэл бэлэг гэд Кёко гараад ирдیں۔ Янаа золтой л хүцэнгүү. Харин Кёко Янаад зургийн дэвтэр бэлгэлдэг. Эхний хуудсан дээр нь Янаа болон найзуудаа зоржээ. Ийхүү Янаа анх удаа мартагдчихгүй төрсэн өдөр тэмдэглэсэн байдаг юм. Солилцдог тэмдэглэл. Өөрийнхөө тухай ерөнхий мэдээллийг хүчин. Нэр, нас, төрсэн өдөр гэх мэт. Тэгээд нөгөөнөөсөө асуугыг хүссэн асуултаа бичиж тэмдэглэлээ солилцсон. Тэмдэглэлээ буцааж өгөхдөө асуусан асуултанд нь хариу бичээд дахиад мэдхийг хүссэн асуултаа бичиж өгнө. Янаа Кёко хоёр бие биенээ илүү мэдхийн тулд солилцдог тэмдэглэл хөтэлдэг. Кёкогийн асуулт. Сүүлийн үед тохиолдсон хамгийн гайхширмар зүйл юу байсан бэ? Яногийн хариулт. Сүүлд бөөндөө зуны наадмаар солиод үзэхэд үнэхээр гоё байсан. Тиймээс би энэ үед битгэд усаасаа гэж хүссэн юм. Гэтэл нэг орой зуны баярт гацаад хизээж гарч чадахгүй байна гэж зүтэлсэн. Үнэхээр амар байсан шүү гэжээ. Ийм янзаар манай хоёр зөндөө тэмдэглэл солилцсон. Хөвжөлтэй байхын хэрээр нэг л мэдхэд орой болсон байлаа. Кёко явахынхаа өмнө харахаараа уншаад хариулаарай гэд сүүлчийн асуултаа бичдэг. Кёкогийн асуулт. Чиний баруун нүдний шарх идэхгүй байгаа мó? Зүгээр гэвэл яагаад нүдний хаалт зүүдгээ хэлж өгөөч гэжээ. Яногийн хариулт. Миний баруун нүдний шарх аль хэдийн идчихсэн. Битгий санаа зов гэсэн байлаа. Кёко гайхаж. Гү тийм бол яагаад нүдний хаалт зүүд юм бол? Арай чүүний бие юм бах та гэж утна. Ямар ч тач идчихсэн юм бол ашгүй дээ. Гэт хартал Янаа байдгүй. Хайгаад иртэл өнөө мухар шатан дээр сууж гин. Кёко хажууд нь сууж ярахыг хүсээгүй зүйлийг чинь хүчээр асуусан дуучлаарай гин. Тэгтэл Янаа миний баруун нүд зүүн нүднээсээ баг зэрэг өөр өнгөтэй. Хүүхдүүд шолоод байсан болохоор нүдний хаалт зүүдэг юм. Хачин байгаа эц гэдэг. Гэтэл Кёко хачин бишээ. Шалтгаанаа хэлсэнд баярлалаа гэж хариулна. Янаа үргэлжлүүлэн Кёко үргэлж хамт байдагт баярлалаа гэж хэлдэгч дотроо үннээ хэлжүүл бүгд надаас холдох байх та гэж бодно. Энэ жил сургуулийн өдөрлөгөөр Яногийн анги аимшигын мед кафе хийхээр боллоо. Нэг хартал Янаа хөшгөнд ороодод булан зогсож гин. Хашиба очтол хүмүүст гай болоод яах вэ? Энд байжээ гэж шүү. Юу яриад байгаа гэд аимшигын зураг зуралдаг. Кёко Янаг харж бахархаал. Харин Янаа ангийнхандаа тусалсандаа мангар баяртай байлаа. Хашиба гайхаж чи яагаад нуугдчихсэн? Ямар нэг зүйл болсон юм уу? Гэтэл Янаа нэг л сонирн болчихдог. Дараа өдөр нь сургуулийн өдөрлөг эхэллээ. Аимшигын зураг, аимшигын хоол, бүх хүүхэд нь аимшигын дүрд ороод мангар гоё олжээ. Манай хэд ангийнхаа танилцуулгыг бариад зогсож идэл нэг охин Янаг мөрөгчин. Цамцын цэвэрлэхээр Кёко Янаа хоёр явж Изуми Хашиба хоёр үлддэг. Тэгсэн өмнөх ангийнх нь охин ирээд Изуми ямар хөөрхөн болов вэ? Тэ Хашиба гэсэн чинь харин тийм гэж хэлнэ. Тэгэж хэлсэнд нь Изуми ичээл. Энэ үеэр Янаа борчгор өстэй нэг охинтой харж талгардаг. Өнөөх нь таньдаг юм шиг байгаа. Гэтэл Янаа тоохгүй очиваа. Удаачгүй өөр хоёр охин ирснэ.
Та яг миний тайп хамт зураг авахулъя. Гэтэл Кёко гайхаж нэрээ тийштэй. Бид хэдэд л Янаа азгүй болохоос биш танихгүй хүн харуул. Зүгээр л царилэг залуу штэ гэж удсноо тавьчихгүй хөөгөөд явуулчваа. Тэгээд манай хоёр өөрсдөө хамт зураг авахулахаар болдог. Ангидаа эртэл өнөө борчгоор охин Янаа удаан олцсонгүй шүү гэд бэжидийн Янаа сандарч гэлс захиалгын аваа зүгталаа. Оройн өдөрлөг дуусч бүгд галт хорин зогсон. Тэгтэл Изүми энэ хүүхдүүд чинь ямар наастаргүй юм бэ? Наастар оруулъя гэд Мэй үлэн шар гурав нээлж манай сургууль эртний домог яриа байдаг. Галын урд хөтөлцөд зогссон хос үрд холбогддог гиндэ. Тэгсэн Кёко тэгсэнгүү. Энэ оронд Хашибад нэг охин сэтгэлээ илжилсэн гэж шүү. Изүми шууд л чи тэгээд яасан гэж асуудаг. Хашиба мэдээж гүйлгэн штэ. Гэтэл Изүмигийн сэтгэлэн тавьширч чи ч муу залуу юм аа гэж авсан. Тэгтэл манай эдийн зохиосон хуурамч домог аль хэдийн тархаад хөөхөд бүр итгэжиж сүүлчийн боломж чинь крашийнхаа гарнаас очиод байр гэж мэгээд. Тэгтэл өнөөхт нь Янаа итгэжиж тийм юм байт юм бах та гэсэн чинь Кёко туршаад үзхөө гэд гараа өгчинд. Янаа сандарч сүлд гарыг чинь хөдлөх гэхэд зүрх хөштэй цохилж амсгалж чадахгүй байсан гэж хэлдэг. Харин Кёко тэгвэл чигчээ хоруугаараа хөтлөе гэд манай хоёр чигчээ хоруугаараа хөтөлцөн зогслоо. Тэгсэн нөгөө борчгор охин хараа зогсож ин. Янаа сандарсандаа холдоод нас. Маргааш нь борчгор Янаатай уулзгаар иржээ. Борчгорыг Окамото гэдэг. Янаатай хамт нэг ангид байсан юм байна. Янаач та хэд төрүүлээд явжий гэд борчгортай уулзгаар үлдлээ. Кёкогийн сонирхол төрөөд нууцаар хүрээд ирж. Тэгтэл борчгор би энэ сургууль шилжиж ирсэн. Хэдий өөр анги хичээлээ хоёлаа буцаад найзалж болох уу? Гэтэл Янаа чи надаас хол байсан дээр гэж шүү. Борчгор хариуд нь одоогийн найзууд чинь болоод би болохгүй мүү гин. Тэгээд үргэлжлүүлэн чи одоо хүртэл тэр хараалын тухай санаа зовдөг байх нэ гэдгийн Кёко сонсоод бүр шок. Оройн харж явахдаа Кёко яаж ч твчих гэж хичээсэн санаа зовоод Яноогоос хараалын тухай юу болсныг асууна. Янаа сандарч Кёкод юу болсон гэлдэг. Янаа 8 дугаар ангид байхдаа боржгартай нэг ангижээ. Энэ хоёр хоёлаа найзгүй. Гэтэл ангийнх нь хүүхдүүд Яноог байнга гэмтдэг. Наа чи хараал болцсон. Бас дандаа нүдний хаалт зүүж явдаг хачин хүүхэд гэж ярьд юм байна. Харин боржгарл ганцхан Яноог энгийн нүдээр хардаг. Тэгээд сургуулийн баяраар манай хоёр хамт сууж боржгар Яноогоос чи сургуулийн баярт дургуун муу гэж асууна. Харин Янаа гүү би иймэрхүү баяруудад дуртай. Тэгвэл ягаад юу ч үзэхгүй ганцаараа суугаад идэв. Би гэмтээд хүмүүсийн санаа зовоод баярлж чадахгүй бол яах юм гин. Боржгар үргэлжлүүлэн чи ягаад дандаа нүдний хаалт зүүдийн. Харин миний хоёр нүд өөр өнгөтэй. Өмнө жил хүмүүс шоолоод байсан гэсэн чинь тийм үү? Өөр өнгөтэй гэж юу? Харж болох уу гэж асууна. Янаа ицсэн ч боржгарт нүдээ харуулдаг. Боржгарын нүд гэрэлтэй л явчлаа. Тэгтэл за болсон гэд буцаа зүүчин. Боржгар зориг гарган зөөхгүй явуулгаа юм байна. Ер нь баярт дуртай байж ингээд суугаад иж болохгүй. Хамт юм үзье гэд хамтдаа юм үзэхээр явдаг. Даан чи нүд сургуулийн самбар манай хоёрын дээрээ сунжээ. Энийний дараа Янаа боржгарын хэлсэн баярлж зориг гарган нүдний хаалтгүй ирдэг. Уг нь Янаа боржгор хоёр хөнгөн шалбараад л өнгөрсөн юм байна. Гэтэл ангийнх нь хүүхдүүд Янаа боржгарыг баруун нүдэрээ харсан болохоор л гэмтсэн. Баруун нүдэнд нь харагдвал хараал хүрэн шүү гэд хэлжээ. Иннээс хойш Янаа боржгараас зүхтаад боржгар чилжээд явчихжээ. Тэгээд Кёкод намайг уучлаарай. Нүдээ нуудаг жинхэнэ шалтгаанаа хэлээгүүд би хараалтай гэж удтын Кёко бүр шок. Янаа хүүхдүүдийн зохиосон худлаа өгөнд өөрөө итгэцэн байжээ. Маргааш нь Хашиба Янаатай мэдлэлтэй өнөөхөн тоохгүй зорчдөг. Үлэн шар "Хүү чи анигчлаа" гэд сүд. Хашиба гайхаж Кёкогоос асуудал нөгөө хараалын тухай хэлдэг. Энийг нь боржгор сонсчин. Тэгээд намайг уучлаарай. Би Янаатай найзлах гэснээс л боллоо. Би л байгаагүй бол Янаа шинэ найзуудтайгаа жаргалтай явах байсан гэдэг. Тэгтэл Кёко хэдүүлээ Янаад хараал гэж байхгүй гэдгийг нь мэдүүлээ гэд төлөлгөө гаргаваа. Төлөлгөө номер 1. Янаатай ортол муу юм болохгүй гэдгийг харуулах. Бүгд Янааг тойроо зогслоо. Тэгсэн Янаа зүгтчин. Төлөлгөө номер 2. Янаагийн сайхан сэтгэлийг ашиглах. Кёко тусламж хэрэгтэй мэд жүжиглэн. Янаа яг туслахаар эртэл цаана "Яна даадгүй. Яна туслаарай" гэд бүгдээрээ зогсож идэг. Янаа балмагдаж "Уучлаарай" гэд зогтчин. Төлөлгөө номер 3. Амттангаар өргөтөх. Үлэн шарын санаа байжээ. Янаа зүхтаад бүтсэнгүү. Тэгээд орой олж харах гэтэл манай хэд Янаатай таарна. Кёко тэсэлгүй. Чи дахиад бид нартай найзлахгүй юм уу гэж асуудаг. Тэгтэл Янаа хэсэг бодсноо. Намайг уучлаарай. Би яаж ч хичээсэн та наргүй чадахгүй юм байна гин. Гэтэл борчгор надад ч бас тэр үед гимцэн гэдгээс илүү чи намайг таахгүй байх нь илүү хэцүү байсан. Бас чиний буруу биш байхад утгагүй цуу яриа гараад чамд хэцүү байсан бах та. Тэр үед юу ч хийж чадаагүй уучлаарай гэдэг. Кёко нэмж чи бидний төлөө зайгаа орж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ би чамаас холдохыг хүсэхгүй байна. Би ч бас тэгж хүсэхгүй байна. Хэрвээ зүгээр гэвэл би та нартай найзууд хэвээр үлдмээр байна гэж хэлдэг. Манай хэд дэвлэрч бөөндө хоол идэхэр боллоо. Боржгороос хамт. Тэгсэн Кёко уцаа марчиж манай хоёр хамт авах гээд орлоо. Тэгтэл Янаг босоход нүднийх нь хаалт ширээнд гогдогдоо тайлагчин. Энэ үед Кёко анх удаа Яногийн нүдийг түүний нүдний хаалтгүй хардаг. Янаа сандарч "Яна уучлаарай" гэж шүү. Хариуд нь Кёко толгоос ихсрэн "Чиний нүд хараал биш, харсан хүний аз жаргалтай болгодсон байна" гэж хэлдэг. За тэгээд таалагдсан бол лайк and subscribe дараарай. Bye.